Сонгонайрхан дургийн гэр хорооллын айл өрхөдийн нөхөн жорлонгын төлбөргүй шинжлэх ажил 31-р хороонд үргэлжилж байна. Хөрсний бохирдлын эсрэг байгаль дээлтэй экобиз засах байгууламжийг Сонгонайрхан дургийн захиалагчийн алба хийж гүйцэтгэж байгаа лээ. Тодорхойлбол 31-р хороон нийтээрээ гэр хорооллын айл өрхөд амьдардаг учраас хөрсний бохирдол ихээр үүссэн байдаг гэдгийг тус хорооны засаг дарга хэлж байсан юм а. Урдын хэрэглээс нь бол хөрсний бохирдол их үүсгдэг байсан. Тэгээд тэрийг одоо дахиад нөгөө шинэ ноол тавихтаа нөгөө шураагаар буцаагаад арцсан. Тэгээд энэ ноолоо сайхан арчид томглоод цэвэрлээд сайхан амьдарч ажиллаж амьдрнаа. Тэгээ олон айлыг ийм болгох маш их сайхан байна. Цэвэрхэн их сайхан тогттой сайхан ноол боллоо. Өнөөдөр манай Сонгонайрхан дурын 31 дэх хороонд 10 айлын 10 өрхийн ноол ариун цэврийн байгууламжийг сайжруулахын ажил явагдаж байна. За манай дүүргийн хувьд бол гэр хороолол дийлэнх нь. За мэдээж энэ чинээгээрээ хөрсний бохирдол бол ихтэй. За манай хороо бол 100% гэр хороолол. За хороо маань 1800 гаруй өрхтэй 6600 гаруй хүн амтай ийм хороо. За мэдээж дан гэр хороолол гэдэг утгаараа тийм бас хөрсний бохирдол бол ихтэй. Манайх бол ер нь өндөрлөг газар. Ер нь бол өндөрлөг газар. За баян өшөө толгоотыг бас халиа тушин гардаг тийм хүнд хороодод бол бий. За манай хорооны хувьд бол тэр талдаа бол харьцангуй гайгүй. Байгаль орчин дээлтэй экобиз засах байгууламж нь 20 жилийн хугацаанд ашиглах зорилттой бөгөөд жилдээ 1-2 удаа соруулан ашиглах боломжтой. Мөн Сонгонайрхан дургийн захиалагчийн албанаас экобиз засах байгууламжийг айл өрхөдөд суулгаж өгөхийн сацуу өмнө нь ашиглаж байсан нөхөн жорлон болон муу усны нөхөйг дарж устгалд оруулан хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм а.